За юу байцгаан залуучууд бүсгүйчүүд Арлын Японоос завгаа мэдчилж байна. Энэ удаа та бүхэндээ Dead Blood of Wolves буюу Чомнуудын цус нэртэй 2018 онд гарсан Японы каноны товчлыг хүргэх гэж байж байна. Энэ канон дээр Японы цагдаа нар Якузагийн тухай гардаг. 1988 он Хирошимагийн Кюрихара тусганд хэдэн Якуза нэг залууг дарамтлан хүчирхийлнэ. Залуугаас асууна. Кюрихарагийн банкнаас хэн мөнгө хулгайлсан гэж асууна. Тэр хэлэхгүй болохоор нэг хурууг нь тасна. Түүний дараа би хулгайлсан гэж үнэнээ хэлнэ. Энэ үе Хирошима дахь Якуза нарын дайны 3 дахь үе эхэлсэн үе байлаа. Хирошимагийн Ууданы Якузагийн бүлгийн эсрэг Ирако Якузагийн бүлгийн хооронд дай өрнөж байв. Олон хүн шоронд орсон он жилүүд байв. Хирошимагийн цагдаагийн газрын шинэ хамт ажилтнаа мөсөн чихэр бэлдэж өгнө. Түүнийг Хиёко гэдэг. Харин хүүхнээс байцаалд авч байгаа энэ цагдааг Уугамиг их бөгөөд олон талд холбоо сөлбөтэйгээр. Эмэгтэйгээс мэдүүлэг авангаа хөхийг нь байнга ширтээстэй. Тийг удаж байгаад түүнийг дорн янзалчаад гараад ирнэ. Ямар нэг юм мэдүүл залгана гэдээ явуулна. Шинэ ажилтан Хиёког Уугамитай хамтарч ажиллахад Уугами нэг л дурамчхан байв. Тэр хоёр хамт пачинко буюу мөрөдөө тоглоомын газар орно. Уугами хэсэг тоглож сууснаа тэр үзүүрт сууж байгаа том залуутай очиод муудал заатах гэж хэлнэ. Хөө дургүй хүн байснаас шийдэмгий босон хажуугаар нь зөрөхдөө бүрэн дээр нь копи асхан муудалцсан. Том биетэй залуу уурлан Хиёког гадаа гарган зодож өгнө. Хутаг гаргаж дайрах гэж байхад Уугами ардаас нөшөглөн унгана. Том залуу түүнийг таних байв. Тэр Якузагийн бүлгийн гишүүн байв. Уугами түүнийг сүрдүүлнэ. Хутагтай хүн рүү дайрвал 7 жил хоригдно. Чи Кюрихарагийн банкнаас мөнгө хулгайлсан залууг хаана байгааг хэлвэл чамайг зүгээр явуулъя гэхэд том залуу намайг бариул байр би юу ч мэдэхгүйгээд гүрийнэ. Уугами инээн за тоглосон юм а гэд яваад өгнө. Хиёка зөндөө зодуулан гэмтэл авсан болохоор эмийн сангаас им авч өгнө. Тэр оройн Какамура гэх Якузагийн бүлгийн залуусыг Ууданы бүлгийн 2 залуу зодож орхино. Нэг залуу галзуу юм шиг чихийг нь тас хадаж орхино. Маргааш нь Уугами болон Хиёка нар Ууданы Якузагийн бүлгийн байранд ирнэ. Уугами би та нарыг тэднэрт битгий гар өрөөрэй гэж хэлсэн бидтэй. Иннээс болж дайн болвол яах вэ? Бүгдийг баримтлах хэрэг болно. Гэхдээ Ууданы бүлгийн толгойлогч тэд дэндүү даварж байна. Бид төвчөө зүгээр суугаад байж чадахгүй гэхэд Уугами надад төлөвлөгөө байгаа зүгээр надад итэг гэж хариулна. Тэгэхэд Уугамид дугтуутай мөнгө гаргаж өгнө. Уугами эднэртэй холбоотой тэднээс мөнгө авдгийг харан Хиёко гайхан зогсно. Хиёка болсон явдлыг нэгэнгүү өөрийн тэмдэглэл дээр бичин үлдээж байв. Учир нь тэр төв салбраас ирсэн Уугамиг тагнуул байж таарав. Хиёка эмийн сангийн ажилтан бүсгүйтэй утан харилцаатай болж хаяа уулздаг болно. Уугами Хиёког дагуулсан гадуур мөрдөх ажиллагаа хийн кино эхлэхэд гарсан хурууга тастуулсан залууг хайж байв. Гэвч тэр залуу өснө ойлгомжтой байв. Жижиг худалдааны газрын имэд мөнгө өгөн мэдээлэл байвал хэлээрэй гэв. Бас нэг массажны газрын хүүхнээс мэдээлэл авна. Энэ тэнд түүнд тагнуул байв. Явж Хирошимагийн Жинсекай гэх Якузагийн бүлгийн нэгдсэн группээр ирэхэд тэнд нэг гарын эхнэр нөхөртөө уурлан буу барин буудаж байхад нь орж ирэн зогсон. Тэр залуугаас Уугами бас л мөнгө авна. Тэгээд нөгөө хурууга тастуулсан залуугийн тухай асуухад 4 сард Какамура бүлгийн залуучууд түүнийг дагуулж явсан гэж сонссон гэж хэлнэ. Какамура бүлгийн ажилуулдаг халуусны газар ирэн орж гарсан хүний дэвтрээ шалгуул гэж хэлгээд нэгдүгээр зөвшөөрөл байхгүй бол чадахгүй гэж харуулсангүй. Уугами гарын хэсэг эргэлзэж зогсноо арын хашаагаар нь орон бензин цацсан шатааж орхино. Тэд нарыг галтаа тэмцэж байх хооронд хаалгаар нь ороод камерны бичлэг касет байна уу хаа гэхэд Хиёко ингэж болохгүй инх нь буруу гэнэ. Гэвч Уугами уурлан түүнийг зохих гэхэд Хиёко нэг болтон түүнийг зохиж орхино. Зохиё гэж зогсонгөө рефлексээр зохиж Уугами доош ухаан алдаа унахад тэнд 4 сард бичигдсэн бололтой касет байхан тэр. Тэр касетыг аван зогтно. Цагдаагийн газар касетыг шалгахад нөгөө залууг авч явж байгаа бичлэг байж таарна. Ямар ч байсан нотлох баримт олно. Гэвч Хиёко энэ бүхэнд урлаж байв. Гал тавьсан, дээрээс нь Якузагаас мөнгө авсан гэд яавч байж болохгүй зүйл гэж уурлана. Тэгэхэд Уугами тоосон чинжгүй байлаа. Тэр орой Какамура бүлгийн залуус Ууданы бүлгийн эзэмшлийн газар, уушийн газар ирнэ.
Үүмээ тарина. Тэнд байсан залуухан залуу тэсэлгүй тэднийг гарч байхад нь хутгалах гэж үзнэ. Гэвч амжилтгүй болж Какамурагийн залууст буудуулан алуулна. Ингээд дайн эхлэх нь ойлгомжтой болов. Хиёко Эмийн сангийн бүсгүйтэй дотн харилцаатай бол. Тэдний очиход тэр хүүхэн нөхрөөсөө салсан манад хоноод яв гэж хэлнэ. Хиёко инээ за би пив гараад аваад ирээгээ гарахад гадаа буун дуу сонсогдно. Нэг залуу буу барин зүгтэж байв. Хиёко түүнийг хүн баахан зорлолтож түүнийг баривч энэ уутааны бүлгийн залуу байв. Огами Хиёког дагуулan Какамура бүлэг дээр очин гэвч тэдэнд нотлох баримт байхгүй байлаа. Инээхээс өөр юу ч хийж чадсангүй. Огами уутааны бүлгийн шоронд байгаа толгойлогчтой очиж уулзна. Айн болохоо төр зогсоож бид Какамура бүлгийг аргална гэж гуй. Тэгээд уутааны бүлгийн байранд ирэхэд толгойлогчийн орлогч залуу би 3 хоног өгье. Какамурагийн залуусыг барьжлахгүй бол бид өөрсдөө арга хэмжээ аавна гэж хэлнэ. Хиёко энэ бүгдийг цагдайн газар мэдүүлж байв. Бичсэн тэмдэглэлээ бүгдийг үзүүлэн Огамиг барьжлах хэрэгтэй гэж хэлнэ. Гэвч цагдаагийн ажилтан Огамийн тэмдэглэлийн дэвтэр хөтлөн бүгдийг бичиж байгаа тэрийг нь бас олоод иргэнэ. Энэ цагдаагийн ажилтан Огамиг 14 жилийн өмнө хүний аим хороосон гэж хэлнэ. Хиёко энэ бүхэнд итгэж байв. Уутааны уушийн газрын эмэгтэйг ашиглан Какамура бүлгийн залууг гэрт нь авч ирнэ. Тэр хоёрыг нүцгэлж байхад Огами Хиёко хоёр орж ирэн түүний оронд гавлан худаг гаргаж ирэн сүрдүүлнэ. Хиёко зогсоох гэсэн боловч гай болвол чамайг бас ална гэж сүрдүүлнэ. Тэр гурав нийлэн түүнийг дарж хутгаар түүнийг яргалан 4 сард яагаад түүнийг хөрөөсөн хаана хөнөөсөн гэд бүгдийг хэлнэ. Хоёр мөрдөгч хэрэг болсон газар буюу гахаан перм дээр ирж шалгалт хийнэ. Тэнд ажиллаж байсан залууг цагдаагийн газар тавьж ирэн мэдүүлэг авна. Хиёко Огамиг болохыг шаардахад түүний хөөж гарган мэдүүлгийн өрөөнд тэр залууг цотно. Алсан залууг хаана болсныг асууна. Харин Хиёко гадаа нь би төв рүү мэдэгдэн энэ арай ихтэрлээгээд уцаар ярих гэж байхад бусад цагдаа нар түүнийг зогсооно. Энэ хооронд Огами гарч ирэн тэр залууг хаана болсныг олж мэдсэн байв. Эзэнгүй арал дээр болсон байв. Илж ирдэг уушийн газраа ирэн пив ууж байхад Жинсэйкай бүлгийн залуу ирж Аки сонингийн газрын хүн чамайг хайгаад явж байна лээ. 14 жилийн өмнөх хэргийн тухай мөрдөж байгаа юм байх гэж хэлнэ. Огами 14 жилийн өмнөх хүн амны хэрэгтэй холбоотой байх магадaltaй. Маш цагдаа нар бөөнөрөө эзэнгээ арал руу явж цогцыг хайна. Ухаж байгаад цогцыг олоход биеийг нь хид хид хуан салган болсон. Огамид ингээд Какамурагийн залуусыг байршлахад нотлох баримт нь хангалттай байна. Энэ хооронд Огамигийн уутааны бүлэгт хийсэн 3 хоногийн амлалтанд дуусах гэж байна. Нэг арал дээр цогцыг хайж байх хойгуур Аки сонингийн газрын сэтгүүлч цагдаагийн газрын даргатай уулзаж 14 жилийн өмнө болсон явдлын тухай судлаж байгаа юмыг бүгдийг түнт хэлнэ. Цагдаа нар буцаж ирэн Какамура бүлгийг үгүй хийцгээгээд ярьж байхад түүнийг сэтгүүлчийн өгсөн мэдээлэлээр даргын өрөөнд дуудан энэ хэргийг мөрдөхийг зогсон. Хэсэг хугацаанд гэрээс гарахгүй байх шийтгэл гаргана. Уутааны бүлэгтээ хийсэн амлалт дуусав. Харин Хиёко уутааны бүлэг дээр очиж хэсэг хугацаа өгөхийг гуйна. Гэвч тэд түүнийг сонссонгүй. Уутааны бүлгийн орлогч нэг залуудаа буу гаргаж өгнө. Тэр залуу өмнө Какамура бүлгийн 2 залуутай зодон хийсэн залуу байлаа. Какамурагийн бүлгийн залуус байгаа газар очин номер 2-ыг буудаад зүхтэн. Гэвч тэр гизэнд нь нэг л бууцсан. Маргааш нь цагдаагийн газар уутааны бүлгийн байрыг шалгана. Харин уутааны бүлгийн залуу өөрийгөө баривчлал. Хиёко орой гэртээ ирэхэд Огами гэрт нь ирсэн сууж байв. Хиёко сандран түүний тухай бичиж байсан тэмдэглэл касет энтрээ сандар нууна. Огами харин Хиёког өөрийг нь тагнан төв рүү мэдээлэл өгдөг гэдгийг мэдсэн байв. Маргааш нь хоёр мөрдөгч эмнэлэг дээр ирэн Ирако бүлгийн толгойлогчоос гуйна. Уутааны бүлгийн залуу өөрийгөө ишлэн шорон суусан. Дайн хийхгүйгээр аргалж болохгүй юу гэж асуув. Анхнаасаа энэ чиний төлөвлөлгөө байсан. Ууланд буулсан залуу чиний тушаалаар алагдсан. Гэд сүрдүүлэхэд тэгвэл надад 3 шаардлага байна. Нэгдүгээрт 10 сая йен бэлнээр, хоёрдугаарт Уудааны бүлгийн толгойлогчийг бүлгээс зодог тайлбарлах, гуравдугаарт Уудааны бүлгийн орлогчийг бүлгээс хөөх гэсэн санал тавина. Наад чинь бүтэхгүй штэ гэхэд тэгвэл аль нэг бүлэг нь үхэж дуустал дайн л болох нь гэж ярина. Дараа нь Огами бүлгийн орлогчтой уулзсан шаардлагыг хэлэхэд мэдээж хүлээж авсангүй. Оройн нь хоёр мөрдөгч хоорондоо ярилцсан. Огами бууж өгөхгүй өмнө хийдэг аргаараа
үргэлжлүүлэн чадах бүхнийг хийн гэж ярин суухад Хиёко түүний эсрэг байв. Одоо болсон дээр бид өөр аргаар үзэх хэрэгтэй. Энэ чигээрээ явбал таны амьд аюултай. Тийм болохоор өөрийнхөө хэргийг хүлээ. Өдийг хүртэл хийсэн хэрэг, 14 жилийн өмнө болсон хэрэг бүгдийг нь яар. Тэгвэл ядаж таны амь аврагдана штэ гэхэд энэс унахгүй тулд алхаад урагшаа явах усаар аргагүй гэж хэл. Хиёко шууд эмийн сангийн эмэгтэй дээр очин хамт шөнийг өнгөрүүлнэ. Энэ шөнөөс хойш Оогами алга болов. Хиёко хүнтэй уулзсан сүүлийн мөч нь энэ байв. Тэрнээс 3 хоногийн дараа 90 сурвалжилж байсан Какамура бүлгийн залуусыг хүн алсан хэрэгээр бүгдийг баривчлана. Хиёко Оогами хайсаар бусад цагдаа нар түүнийг амралтаа аваад ийш явсан байх гэж бодцгоо. Хиёко түүнийг хаан уушин газарт ирэхэд уушин газрын эзэн түүнд хэрв Оогамид ямар нэгэн болвол энэ тэмдэглэлийн дэвтрийг чамд өгөөрэй гэсэн гээд түүнд өгнө. Тэр хоёр хэсэг юм ярьж гадуур алхана. Тэр тэмдэглэлийн дэвтэр нь зөвхөн цагдаа нарын мэдээлэл байв. Хиёко гайхаад уушин газрын эмэгтэй Оогами хамгийн их айж имэж явсан хүмүүс бол якуза нар биш, цагдаа нар л байсан гэж хэл. Энэ тэмдэглэлийн дэвтрийг олох гэж тагнуул хүртэл явуулсан байна лээ гэж хэл. Хиёко өөрийгөө муу цагдаа нарын мэдээллийг бичсэн байсан тэмдэглэлийн дэвтрийн төлөө явж байсныгаа сая л мэдэв. 14 жилийн өмнөх хэрэг хүртэл Оогамигийн хийсэн хэрэг биш болж таарав. 14 жилийн өмнө Ирока бүлгийн залуу уушин газрын эмэгтэй нөхөр Уутаны бүлгийн залуугийн амийг хороосон байна. Уушин газрын эмэгтэй үүнийг мэдэн түүнийг гэртээ дагуулж ирэн амийг нь хороогоод Оогамиг мөрдөгч рүү ярьж харин Оогами бүгдийг нь зохицуулж өгсөн байна. Маргааш өглөөнөөс ирэхэд Оогамигийн цогцос голоос олдсон байв. Түүний хид хид хутгалан амийг нь хөнөөсөн байв. Хиёко Оогамиг муу цагдаад худалдагдсан цагдаа гэж бодож явсан бодолтой харамсан гунигт автав. Түүний хийж байсан үйлдэлүүд чудраг ёсыг шахиулахын тулд хийсэн үйлдэлүүд байв. Цагдаагийн газраас энэ хэргийг намд арч түүнийг арх уусныхаа дараа гол талтарн унаж живж өгсөн хэмээн хэвлэлийн багуур хийв. Энэ үед цагдаа нар Оогамигийн биенээс нэг юм олдсон. Тэр нь гахаан баас байсан гэхэд Хиёко утшиг олон гахаан фермтад залуу дээр ирэв. Энд алсан юм уу гэд гахаан фермийг нэгжиж харав. Хайж тэндээс Оогамиг хэрэглэж байсан асаага уруудыг олно. Иракогийн залуус Оогамиг барьж авч ирэн энэ гахаан ферм дээр амийг нь хөнөөсөн байв. Хиёко фермийн залууг өгтлэн зодож байхад араас нь түүний аав болох өвөө хүрзээр түүнийг цохиж орхино. Оройн гертээ ирэн өөрийн тэмдэглэлээ шалгахад Оогами түүний герт нь ирсэн өдрөө тэмдэглэлээр нь баахан тэмдэглэл үлдээсэн байв. Хиёко уйлахаас өөр юм хийж чадсангүй. Түүний татаж байсан тамхиг барин усан хулган болтлоо байлна. Маргааш нь Хиёко Жинсэйкаийн якузагаас туслахыг гуйна. Түүнд Оогамигийн өшөөг авч Ираког алах санаа орж ирв. Тэр оройн Ирако якузагийн бүлгийн парти гэхээр юм болж энэ үдэшлэг дээр Ирако ирсэн байлаа. Өөр жинхэнэ худалдагдсан цагдаа нар хүртэл ирсэн байв. Өдөр нь ярилцсан гар Доко өгөхөд Хиёко арын хаалгаар Уутаны бүлгийн залуусыг оруулна. Уутаны бүлгээр Иракогийн толгойлогчийг алуулах зорилготой байв. Иракогийн толгойлогч 0-д байхад гадна байсан залуусыг нь буудаж хороогоод түүн дээр орж ирнэ. Энэ үдшилэг дээр цугласан байсан цагдаа нарыг Хиёкотой хамтарсан якуза арын хаалгаар гаргана. Уутаны бүлгийн орлогч залуу сэлэн барин Иракогийн 0-ыг хаалгыг цөм өшиглэн орон түүний хоолойг нь хэрчин өгөхийг нь харан зогсно. Хиёко ардуур нь цагдаа нарыг энэ үдшилэг дээр дуудсан байлаа. Уутаныгийн залуу Иракогийн толгойг таснан ойл руу хийгээд барьж байсан сэлмээ хамт явж байсан залуудаа өгөн хэргийг хүлээ гэж хэлнэ. Тэднийг 0-оос гарч ирэхэд цагдаа нар ирсэн хүлээж байлаа. Сэлэмтэй залуу хэрэгээ хүлээх гэсэн боловч Хиёко Уутаны бүлгийн орлогчийг хүний амь хөнөөсөн хэрэгээр баривчлана. Энэ бүгд Хиёкогийн санаа байв. Хоёр якузагийн бүлгийг хоёуланг нь толгойлогчгүй болгов. Хиёко өөрөөр сэтгэж эхлэв. Тэр одоо Оогами шиг мөрдөгч болсон байв. Хиёко Оогамигийн оршуулгын газар ирэн түүнд хүндэтгэл үзүүлэн Оогамигийн үлдээсэн тамхиг татан кино дуусна. Тэр одоо Оогами шиг мөрдөгч болсон байв.